Сүүлийн үед цахим мөрөөдөө тоглоомын асуудал дэндүү их газар авсан байна. Үүнтэй холбоотойгоор хэдэн санал хэлгэсэн. Нэгдүгüүрт нь цахим мөрөөдөө тоглоод хүмүүст хандаж хэлэхэд тэр цахим тоглоомын чинь ардал хүн зохиосон програм байхгүй. Тэгэхээр та програмыг ялж мөнгөтэй болно гэж бодоод байх юм аа. Зүгээр л тоглохоо болчих л доо. Хоёрдугаарт нь хууль тогтоогчд хандж хэлгэсэн юм аа. Энэ хуулийг шангалахгүй бол дэндүү болохгүй нэ. Өнөөдрийн манай мөрдөж байгаа хуулиар цахим мөрөөдөө тоглоом зохион байгуулсан болвол яш итгэхээр тоглосон үнд нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө зохион байгуулсан нь олдохгүй шүү дээ. Яг бол аппликейшн юм чинь дээ. Тэгээ тэр нь гадаад бол бүр багхгүй. Уг аппликейшн хэн бүтээсэн, хаанаас бүтээсэн, хаанаас тоглуулж байгаа тогтоогдохгүй. Ингээд энэ этгээдүүд хариуцлага хүлээхгүй. Гагцгүй тоглож байгаа улсууд л эд хөрөнгөөр хохирлж байгаа. Төр гэдэг чинь хуулийн байгууллага, эргүү хууль гэдэг чинь иргэнийхээ зөрчигдсөн эрхийг л хамгаалах зорилготой. Хууль байхгүй. Тэгэхээр олон иргэний эдийн засгийн эрхийг одоо хамгаалахын тулд энэ хуулиндаа л өөрсдөө их зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй бол арга ирэх нь аргаа болж байгаа байхгүй юу? Аливаа гэмтрийг үйлдэхэд цагдаагийн байгууллагаар энэ нөхрийг шалгуулад чаа гэд аав ээж ах トゥ хамаатан сад нь өргөж гомдол гаргадаггүй байхгүй. Гэтэл энэ цахим мөрөөдөө тоглоом дээр тэгж шít. Аргаа бараад энэ нөхөр одоо болохоос өнгөрлөө маш их хэмжээний өр зээл тавьж байна. Тасан зогсоохын тулд энийг шалгадаг газар нь шалгуулад явуулдаг газар нь явуулмаар байна гэхгүй. Гэтэл явуулах газар байхгүй. Тоглосон хүнд хариуцлага байхгүй. Зөрчлийн үйлдэл торгуулна. Энийг л яаралтай өөрчлөх шаардлагатай.